За баярлалаа. Хууль тогтоомжийн тухай хууль бол уг нь их чухал хууль байгаамаа. За мэдээж энэ асуудал дээр бас сайжруулж боловсронгуй болох зүйлүүд байгаа боловч одоо өнөөдрийн өргөн барьсан төслийг бол одоо дэмжих боломжгүй байна. Учир нь энэ хууль тогтоомжийн тухай хууль тусгагдах бус илүү захиргааны ерөнхий хууль тусгах асуудлууд ийшээ орж ирсэн байгаа. Энэ ч цаашдаа бас эрх зүйн гажуудлыг үүсгэх нэлээд томоохон суурь одоо үр дагавартай зүйлүүд орж ирсэн байна. Би нэг гишүүдийг бас анхаараасаа гэж хүсэж байгаа. За жишээ нь одоо хууль тогтоомжийн хуулийн нэмэлт өөрчлөлт 1-р зүйл дээр байгаа штрик 27-гийн 1-ийн 2 дахь хэсгийг би уншиж өгье бүтнээр нь. Захиргааны хэмжээний акт батлах эрх олгосон зохицуултад дараах асуудлыг тусахгүй. Энэ бүр ингээ хатуу хуульчилж байгаа. Тусахгүй гэд. Тусахгүй байж болно гэж хэлээгүй. Тусахгүй гэд. Энэ дээр юу хэлж ийн гэхээр Монгол Улсын үндсэн хууль заасан хүний эрх чөлөөг хязгаарлах гэж байгаа. За яг зүгээр хязгаарлах гэдэг үгийг бид нэр тоо, хэмжээ, нас, шалгуур тавьж одоо хязгаарлах асуудлууд бол яригдана. Тэгэхдээ энэний цаана маш олон үр дагаврууд гарна. Жишээ нь одоо Монгол Улсын үндсэн хууль заасны дагуу иргэд эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй. Тэгэхдээ эмийн зохистой хэрэглээ гэж байдаг учраас жороор болох эмийг захиргааны хэмжээний актаар холбогдох байгууллага баталдаг. За жишээ нь энэ бол агаарын чанарыг сайжруулах бүс байна гэд энэ дээр одоо түүхийн нөөц төлөхгүй гэдэг бүсийг тогтоож өгдөг иргэдийн төлөөлөгчдийн хурлаас. Энэ захиргааны хэмжээний акт багхгүй. Энд тодорхой иргэдийн эрх ашиг бас хязгаарлагдж идэг. Гэхдээ нийтлэг эрх ашигаараа бүх одоо иргэдийнхээ сайн сайхны төлөө байдаг багхгүй. Тэгэхээр ийм зүйлүүдийг ингээд шууд нуухраар буюу хатуу ингээд хийчих юм бол энэ хуулиар ерөөсөө өдөр тутмын уян хатан байх иргэдийн төлөөлөгчдийн хурал байд юм уу? Ер нь эрх мэдлийг бас задлж тодорхой эрх шилжүүлэхийн зорилтцоонууд үндсэндээ зогсгож байна. Тэгээд би зүгээр нэг зүйлийг л хэлье л да. Дээрэс нь одоо бас хэд хэдэн жишээг зүгээр хэлж болно. За хэдүүлээ замын хөдөлгөөний дүрм. Замын хөдөлгөөний дүрм гэдэг бол захиргааны хэмжээний акт. Бас дандаа иргэдийн эрхийг хязгаарлана. Ингүүл та явна, ингүүл та хязгаарлагдана гэдэг. За дугаарыг хязгаарлалт байна. Яндангуй бүс нүүрс түлхгүй байх шийдвэрч гэдэг юм уу? Хотод адуу мал бэлчээхгүй байх тухай шийдвэрийг хүртэл иргэдийн өмчтэй байх эрхийг хязгаарлаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ асуудлууд чи ингээд шийдэгдэхэ болох нэ. Энэ дээрээ одоо ямар байр суурьтай байгаа юм бол одоо би бас эндээс хариулаасаа гэж хүсэж байгаа. За хоёрдугаарт орон нутгийн том эрх мэдлийг ерөнхийдөө төвлөрүүлэх гэж байна. Бид эрх мэдлийг орон нутагт өгнө гэж ярьдаг мөртлөө саяын дээр 27-гийн штрик 2 дахь заалтаар захиргааны хэмжээний актад батлах эрх олгосон зохицуултад дараах асуудлыг тусахгүй буюу албан татвар төлбөр хураамж тогтоосон харилцаа гिचж байгаа. Тэгэхээр чи өнөөдөр 21 аймаг нийслэлийн авцсан ашигласны төлбөр, хог аягдлын хураамжийн хэмжээ, за эргээд газрын төлбөр, за зам ашигласны төлбөр гэх мэт маш олон энэ усын тэмдэгтийн хураамжаас эхлээд төлбөр хураамж буюу татварын бүрдэл хэсэг болсон энэ зүйлүүдийг иргэдийн төлөөлөгч засгийн газар засгийн газрын гишүүд ерөнхийдөө батлах эрх нь байхгүй болж байна. Уг нь зарим зүйл бас амьдрал дээр амьдрал баян учраас уян хатан хандах хэрэгтэй байдаг. Бид эрх мэдлийг харин засгийн газартаа шилжүүлэх үү, иргэдийн өөрөөр шилжүүлэх үү, холбогдох сайдын шилжүүлэх үү гэдэг зүйлээр бодно. Тэгэхээр өнөөдөр малын үлийн татварыг жишээ нь энэ хуулиар орон нутаг тогтоох боломжгүй болох юм бол 330 сумын малын үлийн татварыг бид нэр улсын хурал дээр яриа суух нь шүү дээ. Өөрөө энэ заалтын цаана дахиад жороор эмийн жагсаалтыг бид нар улсын хурал яриа суух нь болж байгаа байхгүй. Ийм л зүйл рүү өнөөдөр энэ асуудлуудыг ингэж хэлбиж ороод ирсэн байна. Тэгэхээр за сайн зэрэг гишүүний асуултанд зохицоотор дараа хариулах уу? За зохицоотор гишүүн хариулт өгье. Энд тийм асуудал ерөөсөө байхгүй байгаа. Би өчигдөр тэр хуулийн үзэл баримтлалаа үзээч. Хуулийн үзэл баримтлалын текстийг чинь нийлүүлээ тайлбарлана гэх нэг. Хоёрт энэ хууль чинь зөвхөн урдх яг хууль боловсруулах энэ процесстэй л холбоотой болохоос биш. Цаад үндсэн хууль, татварын хууль, засаг захиргааны нэгжийн тухай хуулиар аль хэдийн хуваарлагдсан эрхийг ерөөсөө оролдоогүй. Та өөрөө энийг хамгийн сайн мэдж байгаа. Хууль одоо ингээд хүмүүс тэгдэлтэй хууль харахлаараа нэг зүйл харангуйтаа бусад хууль байхгүй зөвхөн энэ үйлчлэх юм шиг тэгтэл энэ аль хэдийн хуваарлагдсан энэ зохицуултууд чинь бид нар өөрчлөх боломжгүй шүү дээ. Үндсэн хуулийг яаж өөрчлөх юм?
Тэгээ орон нутагч энэ юу ч аль хэдийн шилжчихсэн. Та малын хөлийн татвар яриад байна. Малын хөлийн татвар чинь юу улсын их хурлаас тогтоож өгөөд 0-200 мянга болов. Тэгээ орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа хэдийг яг тухайн газараа тогтоохыг шилжүүлээд өгсөн байгаа байхгүй. Харин одоо энэ заалт чинь юуг зохицуулаад байгаа гэхлээр орон нутгийн энэ иргэдийн төлөөлөгчдийн хуралд өгсөн энэ эрхээ цаашаа харин журам дамжуулж өгөхдөө хувь хүн буюу тэр засаг одоо сумын засаг дарга, дүүргийн засаг дарга юм уу энэ хүмүүст тэр иргэдээс мөнгө авах эрх тийм зохицуултуудыг оруулж өгч болохгүй шүү л гэдгийг хааж өгч байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энэ хуулинд байж байгаа заалтуудыг чинь илүү crystallize consolidation гэж ярьдаг шүү дээ. Тэр болж өгж байгаа болохоос бид нар байгаа хуулийг өөрчилж чадахгүй шүү дээ. Энэ хуулийг дагаж тэр засаг захиргааны эрх мэдэлтэй холбогдлолтой юу ч орж ирээгүй. Энэ бүгд чинь оролдогдохгүй шүү дээ. Тэгээд өшөө энэ дээр нэг зүйл хэлмээр байна сайн зүрх гişүнэ. Яг үнийг хэлэхэд байна шүү дээ. Энэ заалтыг 2023 онд хууль зүйн яам боловсруулж исэн юм бэл. Танай хууль надад энэ одоо урд байж байна. Хууль зүйн яамнаас авсан юун дотор бичиг баримтан дотор энэ залт явж байгаа хөө энэ байна. Танахаас авсан. Тэгээ энд 23 онд танах боловсруулж исэн юмыг манай ажлын хэсэг танахаас мэдээж санал авна шүү дээ. Тэгэхэд энд бүр яг би танд үгээр нь уншаад тэгээ 29/2 танаа юу яамны юу шүү. Дараах асуудлыг захиргааны хэмжээний актаар зохицуулахаар хуулийн төсөлд эрх олгосон заалт тусгахгүй гэснээр 29/2-1 Монгол Улсын үндсэн хууль заасан хүний эрх эрхчлөөг зохицуулсан хариуцлага оногдуулсан татвар тогтоосон харилцаа гэж байгаа. Тэгээ танаа юунд л байсан билүү. Тэгээ манайхан энд оруулсан үнэхээр энэ хуулийн зохицуулалт нь бол журмаар иргэдээс мөнгө аваад эн чинь хамгийн хүнд юм чинь доод шатанда журам ингэж гаргаж жагаад өөрсдөө иргэдэд хүндрэл хүнд суртал үүсгээд байгаа энийг л болиулж өгье гэж байгаа шүү дээ. Өөр юм байхгүй байгаа. За сайн зүрх гишүүн тодруулж сууя. За наад хууль зүйн яамнаас авсан гэж мэдэхгүй байна. Хоёрдугаар цогоо дарга хуулиа уншия. Хэдүүлээ энэ захиргааны хэмжээний актыг эрх шилжүүлэх асуудлыг power of delegation-ыг бусад этгээд шилжүүлдэг байхгүй. Тухайн институт иргэдийн хурал өөрөө л эдэлдэг. Би энэ 27-гийн штрик 1-ийн 2-ыг чи хэлээд байна шүү дээ. Асуудлыг тусахгүй гэчээд татвар хурамжийн төлбөрийг тогтоосон харилцаа гэдэг чинь цаашдаа бүх гарах харилцаанууд дээр орон нутагт тогтоож болдог татвар хурамжуудыг бүгдийг нь өөрчлөх гээд байна. Улсын тэмдэгтийн хурамжийг бид нар шинжлэх юм бол энэ дээр бүгдийг нь АБ-г бичих гээд байна. Малын үеийн татвар чи шинжлэх юм бол бүгд энэ хуульд нийцүүлж өөрчлөх гээд байгаа байхгүй. Хоёрдугаар гишүүдэд би бас энэ 29/5-ыг хараасаа гэж бодож байгаа. Тухайн жилийн төсвийн хуулийг дагалдуулан бусад хууль тогтоомжийн төсөлд өргөн мэдүүлэх тохиолдолд төслөөр зөвхөн төсөв санхүүгийн харилцааг зохицуулна гэж байгаа. Хүүхдийн хоол тэжээлийн асуудлыг 5 хүртэл ангид өгж явахад 10 дугаар анги хүртэл өгье гэдэг их юм бол дагаад тэр хоол үйлдвэрлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулж болохооргүй болгочихж байгаа байхгүй. Энэ улсын хурлын гишүүдийн бүрэн эрхийг чи ингээ хязгаарлаад иж болох юм уу? Тэгэхээр энэ зүйлүүдээр Зогтоотор гишүүн нэмж хариулъя. Одоо та их гоё юм ярьж байгаа байхгүй. Энд наад эрх чинь аль хэдийн шилжчихсэн энэ ингээ хэрэгжээд явж байгаа. Энийг хинч өөрчилж чадахгүй. Гэтэл амьдрал дээр танаа яамны хийсэн судалгаагаар чинь танах ярьсан штэ. Танах харин тийм учраас та бас улаанцаа ингээд би юу гэж ингээ худлаа би энэ баримт барьж сууж штэ. Юу гэж өөдөөс чи харж сууж агаад хууль зүйн яамнаас арай худлаа байлгүйдэгээ та над руу ингэж ярьж болохгүй штэ. Энэ дэр чи танахаас авсан бичгээл бид нар гаргаад ярьж байна. Нөгөө талаас танаа яам дээр энэ улсад чинь юу журам зохицуулдаг болчихжээ гэдэг асуудал танаа дээр гарсан байхгүй. Ягаад гэвэл таны ярьж байгаа энийгээр чи бас айл хэдийн тэр дунд доод шатан чи хүмүүс өчнөө журам гаргаад шүүхтэр очиод ялагдсан журмууд чинь байж байна. Угаасаа эрх зүйн үндэсгүй. Тэгээд тийм журмуудыг л цаашаа гаргахгүй байх тухай ярьж байгаа байхгүй. Түүнээс тэр бусдын эрх рүү халдах боломжчгүй. Энд хуулийн зорилго ч ерөөсөө тийм биш байгаа даа. За тодруулж сууя. гишүүд төсвөө батлах хэрэггүй боллоо. Яг засгийн газрын орж ирснээр нь батлахаас өөр замгүй боллоо. Дагалдуулаад өөр хуулийн төслүүд орж ирэх боломжгүй боллоо. Эн чинь төсвийн хэмнэлтийг хийя гэд нэг хуулийг хийж болно. Төсвийн орлого нэмэгдүүлье гэд бусад хуулиудад өөрчлөлт оруулж болох юмыг энэгээр хаачж байгаа маа цогоо дарга. Би зүгээр тантай челленж хийгээд байгаа юм биш. Энэ зүйлүүдийг засч болох юм уу гэдэг.
Хоёрдугаар дараагийн орон нутагт шилжих эрх мэдлүүдийн чинь хууль шинжлэхтэй нэмэлт өөрчлөлт оруулахдаа бүгдийг нь авах гэдэг нэг зүйлийг л хэлж байгаа маа. Энэ бол журамтай тэмцэх биш, Монгол улсын хууль зүйн тогтолцоог тэр чигт нь нураах ийм хуулийн төсөл орж ирж байгаа шүү. Энийг ерөөсөө гишүүд дэмжиж болохгүй гэдэг зүйлийг би хэлмээр байна. За яг одоо сайн зэрэг гишүүн бас нэг зүйлийг зөв ойлгох хэрэгтэй. Хит их субъектив асуудал ярих шаардлага бол бага гэж бодож байна. Яагаад гэхээр Монгол улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 920 орчим хууль яг одоогийн байдлаар бүртгэлтэй байна. 3500 орчим журам байна. Тэрний нэг 2800 орчим нь хууль зүйн яамд бүртгэлтэй. Бусад нь бүртгэлгүйгээр бүр хэрэгжиж байгаа. За тэрний цаана тоологдоогүй одоо хичнээн ч журам хаана хэрэгжиж байгаа гэдэг бол бас эрсдэл болчихж байгаа. Тэгэхээр зүгээр энэ хуулиар засах гэж үзэж байгаа нэг зүйл юу юм бэ гэхээр нэгдүгээрт аливаа төрлийн хэм хэмжээ тогтоох асуудлыг үндсэн хуулиар олгогдсон эрхийнхаа дагуу улсын их хурлын гишүүд энийг эцлэн шийддэг байх ёстой. Хуулиар журам батлуулах эрхээ авцсан гэж баахан журам энэ тэнд гаргаж хэрэгжүүлж байгаа. Гэтэл нөгөө гарч ирсэн журам нь хуулийнхаа агуулга хүрээнээс давсан эрхийг хэрэгжүүлэхээр гаргаад батлаад хэрэгжүүлж байгаа тохиолдлууд байдаг. Тэгэхээр энэ бүгдийг засаж залруулъя гэдэг ийм зорилгоор одоо улсын их хурлын гишүүд санаачлаад хууль тогтоомжийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачлал гаргаж ирсэн. Одоо харин өнөөдөр хэлц хэсэг асуудлаа шийдчихэд таны ярьж байгаа энэ асуудлуудыг үүсгэж байгаа зүйл бүрэн үүсгэж байгаа зүйл байхгүй. Харин хэлц хэсэг шийдэгдсэний дараа ажлын хэсэг байгуулагдаад та бүхэн мэргэжлийн хуульчид өөрсдөө энэ ажлын хэсэгтээ ороод сайн ажиллах ёстой. Энд ч болохгүй гэд бүгдийг хааж болохгүй. Хоёрдож уян хатан байх ёстой гэдэг асуудлыг та бас хөндөж байгаа. Өнгөрсөн цаг хугацаанд ер нь уян хатан байдлын хууль ер нь жоох ерөнхий бай гэсэн асуудлаар хандаад ирсэн байдал чинь энэ олон мянган журам гарч хүн суртал авилга гэж зүйл цэцэглэх энэ нөхцөлийг бол үүсгэж байна гэж харагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийг хилцүүлгийнхаа шатанд засаж залруулад яриад ажлын хэсэг дээр шийдээд явах боломжтой гэдэг талаас нь харахыг хүсье. За Батүлзийн Бат Эрдэнэ